I say that I feel that our love is real. Maybe we should hurry up and seal the deal. За бид одоо хаашаа явж байгаа хамгийн ихний зогсоод Love you till the end of time. I just wanna hold you for forever. Every day you're making me better. 'Cause a love like this is rare. And I wanna take you there. I would give it all away to do it all again. Make our love a story that would never end. одоо би тэд дахны хавтсан юм чи. yes тэгээд Одоо нийтдээ хэд цаг тоглоом гэсэн. нийтдээ 6 цаг болоо тий. Одоо 4 цагийн богод ниссэн. Тэгээд Богоо нь болохоор цаг болгон явдаг гэсэн тий. 15 цаг. 15 цаг батарсан. Батарцоо одоо тэгэхээр 16 цаг явах. Их хайж байгаа лээ. Наашаа явжтэй. Till the end of time. I just wanna hold you for forever. Every day you're making me better. 'Cause a love like this is rare. And I wanna take you there. If I'm gonna love somebody, I just wanna love you. If I'm gonna love somebody, I just wanna love you. If I'm gonna love somebody, I just wanna love you. If I'm gonna love somebody, I just wanna love you. Өбөг. Харахгүй шил болсон. Буух газараа очсон боловч үерт орсон газар чигтэй, устай, намхтай дэж тарсан учраас өөр газар хайж олох гэж явсаар агаад өнтөд ирлээ. Харахгүй шин болчлоо. Тэгээд одоо ямар газар байгааг өглөөл харах бах. Гэтэ ямар ч одоо майхангаа бариад үзье. Нэг өн 50 ер нь бол их гоё орчинтай байдаг болох тэр алдахгүй болов гэж бодоод энэ түрээд ирсэн. Тэгээд өглөө бас ямар хөө газар ухтах нь харъя. Ямар ч одоохондоо бол энэ ч нэ тэгээд буудлаад хонхоор шидсэн. Харахгүй ш болсон бол тэр их юм хийж чадахгүй. Шууд унцгаах бах та. Ядаж нөтөдөө. Ахаа. Тэгээ винагийн хөл нь бадаарчлаа. Хөл нь бадаарчтай. Тэ. Тэгээ тэмрийг өвдөд эхэлчихлээ вина. Хөлөө хөдлөхгүй бай. Үнтэй удаа явчлаа тий. Нэ. Диди хаасын хүртээ одоо нөө зүгээр ах нийтэн биш. Харин тий. Бид нар бүр нойтон газар дээрээ бүр зөндөө яваал.
За одоо зүсье. Интересно. No. Water cup. Нас нэгтэй. Яг хон гэж төлөвлөсөн газараа очиод хон чадалгүй наашаа яваад харахгүй шүү нэгээд яг төлөвлөгөө газар ямар газрын хонж байгаа мэдээгүй ч гэсэн бас сайхан газар гэж сонлоо. За тэгээд юм болгон төлөвснөр болтгүй. Гэхдээ аль болох төлөвлөлтөй байх хичээдэг ч гэсэн үүндээ бас үүнтэй холбоотойгоор юм өөрчлөлт явах хичээдэг тийм. Энэ магадгүй бас аялын бас атлет өдрөх нэг юм шүү тийм. За яа. Open my eyes, I slept through the day. Slept through the day, feeling uneasy, I push it away. Push it away. Last night was fun, don't feel like today. Feel like today, let's do it again, let's go on a date. Cause tonight I'm gonna take you out and live the dream that we've been talking about. So we can dine and spend up all our nose. I wanna celebrate and have some fun tonight. I wanna show you all the lavish things in life. So raise a toast for all the good times. Аялын гол маршрутуудын нэг болдог гэж жишээ нь чигнүүд үүсээд зүрхээ явдаг ацамаас өшрөө санаа. Ний бас зорж явж байгаа маршрут шиг байгаа. Монголын аймаг жишээс нь тэгээд замаа хавчаад болдог шүү дээ. Тарахтай бичрээд тэгээд цаашаа удаж гарч ирэх зүрхээ явах тийм бүжгүүд байгаа. Тэгээд шорон зам руу орж байгаа бас шорон замд нэлээд удаан одоо явах учраас үүнийхэн хийх зүйл хийж байна. Дуунахыг хийх сонирхолтой. Дуунахыг хийх сурлах дээр дугуй яг газартай барьцаалдах чадвар нэмэгддэг. Хий багтаа болж хөрнөстэй хавтгаа болоод илүү барьцаалдах чадвараа нэмэгдүүлж байгаа. Ингэж өгснөөр шорон зам дээр явж явах үед одоо янз бүрийн бартаа саадтай үед тулах чадвар нэмэгдэнэ л гэсэн санаа. За тэгээ мэдээж дээр нь дугуй хий багасаад хэлэхдээ баг зэргийн бартааг болуулаа одоо дугуй нь өөрөө идэж юм уу те илүү тав тухтай зөөлхөн болгож өгдөг болох дээр шорон зам дээр явж байгаа үед жолооч болон зоршигчдод илүү тийм зөөлхөн тав тухтай мэдрэмж өгөөс өгнө. Ийм хоёр шалтгаан нар ирээд бол хийг нь багасгадаг. Rich people dreaming. Rich people dreaming. I wanna celebrate and have some fun tonight. I wanna show you all the lavish things in life. So raise a toast for all the good times that we've had. It'll be like the movies, be like the movies. Rich people dreaming. 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 Энэ ардаа. Асгаж ин дэ чи. Хэн насхраагүй гэж харагдаад байна. Үгүй. Камерын дээр яг ингэж юу вэ мэдэгдэж байна. It just looks like we're going. We are going into the abyss now. Yes. We are gonna disappear. Yes. За одоо яах вэ? I just wanna stand outside. Why? It goes like. Яг харгал нуурын иргэнээр ирсэн чинь Тийм, хараат нуурээс яг ард байгаа. The cows are running. нэт одоо яах вэ? They're running because of the rain. Яг битүү бороонд баригдчихлаа. Нэг нуурд дээр ийм болж байгаа.
You get it in the picture. Юу нэ? Survive. Харин одоо яаж survive хийх вэ? Тэр одоо гэсэн чинь нар гарч шээ. Симбарт ширүүгээ явуулна таа байна. Одоо юу юм бэ? Одоо яг нууцаар гараад зогсож байна. Яг staring at. Yes. Ямар хайр татвалж. Борон тавуулаа машинд эм орч. Хүй. За. Нуур арчлаа. Нуур арчлаа. Танай чокопай. Өнөөсөө сайхан бомлоо багш. Хаан бод юм бол боо гадруудын хаан юм. Тэр явуулны таа. I'm getting one. Тэнд ордоо нар гарч шээ. I know. Wow! Some of them were walking and then they're going into the water. Oh, the water. Яхан дэш Hello. Oh, why is you guys getting the best? Ямар ч түрүүний бороо манд нэг намдаж нуурынхаа иргэдээр кемп хийх гээд хүрээд ирсэн байна. Борооны дараа бас нэг жоохон газар найтан ч гэсэн энэ яг хүмүүдээ зөвлөж майхангаа барьцсан. За одоо тэгээд өнөөдрийн хоолнд болох тэр сангивсаа шарж идэх гээд хоолоо бэлдэж байна. Манай хүмүүсээс бүгдээр оролцоод юм бэлдэж аа тий. За ээж нас энэ чисээ будаах шалчихсан. Ногоогоо бэлдээд аавны ч юм ахаа шаргаж байна. Чам. Апдейт. Юусэн? Гизүүтэй. Харгал нуурынхаа эргээс хөдлөө. Цаашаа иг тархтай бэлчээр орох байсан боловч зам бас онцгой байгаа гэж дээрээс нь би хааны байдал жоох ивгуулсан. Тэгээд юмсан шууд. Хөшөөс хөсгөл. Тий. Хөвсгөл аймаг руугаа цаашаа хөдлөхөр боллоо. За тэгээ харгал нуур гэж юм сайхан нуур гэдэг юм байна. Булган аймгийн хамгийн том нуур гэсэн. За тэгээд орчин тойрон бол үнэхээр гоё тогтсон намуухан их сайхан нуур байна. Яг ирэг дээр нь бас нэг жоохон сонин амьтад байгаадсан. Яг юуг нь мэдэхгүй. Тэгэхдээ тэр бол нэг юу шах. Энэгээр бол хүмүүс бол зөндөө. Тэрсэд бол нэг хэсэг хүмүүс бас бууцсан. Сэлж мэлээл янз юм байна уу. Булган аймаг гэдэг үнэхээр сайхан юм. Тэгээд ишиг сан бол тэр дундаа үнэхээр гайхалтай сум байна. За тэгээд хөдлөө. Дараагийн газар уулзъя. Дөрөвт өдөр. Аялын дөрөвт өдөр. Гэхдээ биеийн байдал жоохон мууж ирсэн. Гид зүвдөөд. Тэгээд энд аашаа авах гээд ирсэн байна. Одоо уугаад гаг болох ах гэж бодож байна. Аймгийн их улсам асгат баг асгатай аманд ирчихсэн. Тишгээс гараад тишг дээр хамгийн сүүл хийсэн бид нар бүгдээ ер нь жоохон биеийн байдал хэцүүцсэн. Тэгээд бас нэг хэцүү биеийн байдалтай үнд харж зогсож байна. Тэгээд тэрнээс болоод энд бол ингээ 2 хоног ямарчсан өнжлөө
бас гэрийнхнийхэн бие байдал өөрийнхөө ч гэсэн бие байдлыг бас жоохон сэргээх зорилготой. За тэгээд яг энэ ард харагдаж байгаа энд бол бас энэ асгтын аманд байдаг юм аршаан байдаг юм байна. За тэгээд Монгол утгад тэр нь бол аршаан ус зөндөө олон илүүдийн тохиолддог тийм. Тэгээд бүгд мэдээж яг зөв зохистойгоор хэрэглэх юм бол бас биеийн болдог юм. Тустай идүүд би тэгээд за энэ аршааны үгүүд бас бид тусаад тулгараад байгаа бас юм гид зододны асуудал бас тохиолд ихэн болох болов гэж бодоод бас газрыг амсаад уугаад эндээс үтгэж байна. Тэгээ энд бол маш сайхан тогтун ийм газар буучсан 2 хоног бол сайхан жинхэнэ амраад нэг юм үзэхтэй гол нь ш сайхан амраад байж гэн. Гэхдээ юм үзэхгүй биш энэ байгаль бол үнэхээр гайхалтай. Ийм байгальтай газар байна. Тэгээ Хүсэл аймаг руу ороод эхэлчихсэн манай Хүсэл аймгийн аялал маань эхэлчихсэн. Хүсэл аймаг бол эхлээсээ мэдээж шууд л өөрийнхөө гайхалтай эзлэн байгалаар гайхалж чадчих. Энэ хэрэг одоо хэддэг өдөр лээ 6 өдөр. Өмнөх шөнө болохоор авлаа. Тийм тавтар шөнө бас нэлээ оройтой улаан уул сумын яг наахан ирж хонгилсон. Тэгээд өнөөдрөөс айгүй эрт гарна гэсэн эрт гарж байна. Атсан. Тэгэл цагтаа л гарлаа. За одоо ийм газар хасан байгаа. Яг энэ хүндэд үрчин яг харах байхад ирээд хонсон. Өглөөс харахад бол ийм газар байсан юм байна. Одоо энэ шоу сум нь бол 12 км гэсэн шүү дээ. Адал явдалд аялал хийхэд хичнээн сайн төлөвлөсөн ч
бүх зүйл санснаар болохгүй хардаг. Гэнтийн эрсдэл зорилтуудыг гэр бүлээрээ даван туулахад бид илүү дотносож аялал маань улам их дурсамжтай бас амттай болдог. Үр дүнд нь шинэ хүмүүстэй танилцаж, шинэ газар орон үзэж харлаа. Ингээд зарсан газар болох Үсгэл аймгийн Улаан улс сумд ирж байгаль хамгаалагчаас мэдээлэл аван хадал явлаа цааш үргэлжлүүлсэн юм. Бидний эхний зэг Монгошийн ам руу ороход л өмнөх өдрүүд хэцүү байсан зүйлс бүгд алга болох шиг боллоо. Дарахтны хотхор хордлын нурууны үслэнд байгаад биднийг үнэхээр гайхалтай хөтөж авсан. Харин цаашид ямар адал явдлууд биднийг хүлээж байгаа нь бидэнд ноцгвэр байв. Дараагийн дугаарт Улаан уул Гинжинлэм сумдын үслэн газруудын хэсгээс хүрэх болно. Бидний аялал танд таалагдж байвал манай сувгийг subscribe хийж дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээж аваарай.